Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүрэгдэх ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ихтэй сургуулийн оюутнуудын дунд гэмт хэрэг зөрчилгүй нийгмийн харилцааг бий болгоход бидний оролцоо сэдвт эссе бичлэгийн уралдааныг зохион байгуулж шинэ оны босгон дээр дүнгээ гаргажээ. Тус дүүргийн хэмжээнд сүүлийн 2 жилийн хугацаанд хүүхэд холбогдсон гэмт хэргийн гаралт өсч 2021 онд гихтэл 61 гэмт хэрэг үлдэгджээ. Тиймээс хүүхэд залууст гэмт хэрэг зөрчлийн талаарх ойлголт, хор уршиг, үр дагаврыг танилцуулж, муу зуршил үйлдэлээс ангид байх, сайн үйлийг сурчлан таниулахад чиглэсэн үр дүнтэй ажлуудыг оновчтой төлөвлөх зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулжээ. Ер нь бол тус дүүргийн хэмжээнд сүүлийн 2 жилийн хугацаанд бол өсвөр насны хүүхдээс үлдэх гэмт хэрэг, хүүхэд гэмтэргийн хоригч болох энэ нөхцөл байдал бол буурахгүй байгаа нь судалгаагаар тогтоогдож байгаа. Тэгэхээр энэ төрлийн ажил арга хэмжээг 2022 онд хэрэгжүүлэх ийм зорилготойгоор мөн хүүхдүүдээс тухайн гэмт хэрэг зөрчлийг үйлдэх шалтгаан нөхцөлийг хүүхэд өөрөө юу гэж бодож байна? Цаашид эрүүл нийгэмд хүүхдүүд яаж гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй, хохирогч болохгүй байхын сэтлийг бас хүүхдүүдийн эссе бичлэгээр бол нийтэд түгээх ийм зорилготойгоор бол тус тэмцээнийг бол зохион байгууллаа. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчилгүй нийгмийн харилцааг бий болгоход бидний оролцоо сэдвт эссе бичлэгийн уралдаанд халхангийнхаа сурагчдыг хамруулсан байгаа. За хүүхдүүдэд бид нар хэрэг зөрчил, гэмт хэрэггүй хэрэгээс сэргийлэх талаар ярьж таниулах нэг хэрэг, тэр мэдээллийг амьдралд нь хэрэгжүүлэх, өдөр тутамдаа өөрийгөө болон бусдыг эрсдлээс, гэмт хэрэгээс сэргийлэх энэ даадвар чадал сургана гэдэг бол бас их томоохон асуудал байдаг. Тэгээ энэ утгаараа манай сургууль бүхэл насны сурагчид бага дунд халхангийн хүүхдүүдтэй гэмт хэрэгээс хэрхэн өрсөн сэргийлэх вэ гэдэг талаар бас мэдээлэл өгөхөөс гадна чадвар дадлыг олох ажлуудыг мэргэжлийн байгууллагуудаас хамтран зохион байгуулж маш олон амжилтанд хүрж байна. Сүхбаатар дүүрэгдэх ерөнхий боловсролын болон ихтэйд сургуулийн оюутан сурагчдаас нийт 80 орчим бүтээл ирснээс сурагчдын ангилалд Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн 11-ийн В ангийн сурагч Мөнх Оргил тэргүүн байранд, лаборатори 1-р сургуулийн 11-ийн Б ангийн сурагч Инх Бэлэг дэд байранд, Монгол Улсын их сургуулийн харьяа лицей сургуулийн 12-ийн В ангийн сурагч Амин Эрдэнэ 3 дугаар байранд шалгарсан байна. Харин ихтэйд сургуулийн оюутнуудын ангилалд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн 5 дугаар түвшний оюутан Мөнх Дэлгэр тэргүүн байранд, Монгол Улсын их сургуулийн мэдээлэл технологийн сургуулийн 3 дугаар түвшний оюутан Баяр Сүрэн дэд байранд, мөн тус сургуулийн олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн 4 дугаар түвшний оюутан Чанцал 3 дугаар байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагджээ. За Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зохион байгуулсан энэ гэмт хэрэг зөрчилгүй нийгэмд бүтээх бидний оролцоо гэдэг сэдв хамгийн ихэнд энэ эссэнд оролцох болсон шалтгаан бол эссэний маань сэдв байсан. Яа харахгүй миний өөрийн бодож, завинаж бас энэ нийгэмд өөрчлөлт хиймсэн, үгээ хэлж хиймсэн гэж бодож сэтгэл дотроо бодож явдаг байсан зүйлийг маань илэрхийлэх боломж олцсонд маш их баяртай байгаамаа. Эссенийхээ гол санааг болохоор залуучууд бид нар гэмт хэрэг зөрчил гэдэг зүйлийг чимээгүй чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд ямар нэгэн асуудалд надаар дутуу гэжтэй гэсэн иймэрхүү хандлагаар ханддаг биш. Зөвхөн ингээд би дутчих юм бол миний амьдарч байгаа энэ сайхан нийгэм ч гэсэн ямар нэгэн зүйлээр дутна шүү гэсэн юм сэтгүүгээр би гэдэг оролцоог нийгэмдээ илүү чиглэж ингэж оролцдог байгаараа гэсэн зүйлийг уриалж бичсэн байгаа. За тэгээд энэ хүүсний уралдаанд оролцож санаа бодлоо нийгэмдээ хүрэхийг зорьсондоо маш их баяртай байна. Гэмт хэрэг үйлдэгчийг биш ингэж хохирогчийг хамгаалдаг тийм сэтгэхүйтэй болох хэрэгтэй байна гэсэн талаар бол эсэндээ дурдж өгсөн. За тэгээд үүнийг болохоор харахаа цонхны онол гэдэг онолоор тайлбарлаад эзэнгүй байшингийн нэг цонх хагарахад бол бусад цонхонд төд удалгүй хагардагтай адил. Хэдий бид бүхэн бүгдээрээ оролцоод сайхан сэтгэлтэй байх нь чухал ч гэсэн үнэн чудраг байж ямар нэгэн муу зүйл эсвэл гэмт хэрэг хийх гэж байгаа найзуудаа олж мэдсэн бол түүнээс нь сэргийлж нийгмийн ажилд нэмүүлсэх бол багш эцэг эхэд нь хэлэх хэрэгтэй. Гэмт хэрэг зөрчилгүй нийгмийн харилцааг бий болгож бүтээхийн тулд бидний оролцоо гэвэл өсвөр насны залуус бид нар зөв хүн болж төлөвшөх, зөв хүн болж өсөж хүмүүжин төлөвшөх, бас тодорхой хэмжээний хуулийн мэдлэгтэй гэмт хэргийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, түүнээс урьдчилан сэргийлдэг, цаг алдалгүй мэдээлдэг, тухайн хаана мэдээлэхээ мэддэг байх нь бидний шууд оролцож байгаа оролцоо гэж бодож байна. Бидний үеийн хүүхдүүд оролцсон хохирогч болсон гэмт хэрэг огт буурахгүй байгаа. Үүний шалтгаан юу юм бол ягаад миний үеийн найзууд гэмт хэрэг хийгээд байгаа юм бол эсвэл хохирогч нь болоод байгаа юм бол ягаад бид нар энэнд оролцож засаж болохгүй юм бол ягаад бид нар хүүхдтэй нөлөөлж чадахгүй юм бол ягаад томчуудад бидний үзэл бодол
хүрдэггүй бол гэсэн өдлүүд дээрээс оролцсон байгаа. Оюутан сурагчид эсэндээ гэмт хэрэг зөрчил гэж юу болох түүнээс хэрхэн сэргийлж бусдаа үлгэрлэх талаар тусгасан байна.